Карма гэж юу вэ? Өнөөдөр кармаг хамгийн буруугаар ойлгодог. Кармаг зурсан зураг, тавилан гэж ойлгодог. Карма тавилан төдий биш, 3 зүйлээс бүрддэг. Кармагийн өгчилсөн утга нь үйлдэл. Үйлдэлийн үр хэлбэр нь сэтгэгдэл. Үйлдэл. Яг одоо хийж байгаа үйлдэл. Өнгөрсөнд хийгдсэн үйлдэлийн сэтгэгдэл. Тэгээд үр аль хэдийн үүссэн учир ирээдүйд хийгдэх үйлдэлч бас карма. Үйлдэлийн үр нөлөө, үр дагавар нь бас карма. Шалтгаан бүр үр дүн. Үр дүн бүр шалтгаан болдог. Амьдрал бөмбөрцгөн. Тиймээс ухамсарт хадгалагдсан сэтгэгдэл мөн тиймэрхүү ижил зүйлийг танд авчирдаг. Тэгээд энэ миний карма гэж ярьдаг. Одоо танд тохиолдож байгаа зүйл яг одоо болж байгаа юм биш. Харин ухамсарттай нь үр үндэс нь байсан бөгөөд тэр үндэс яг л тийм ижил зүйлийг танд авчирсан. Тэгээд энэ миний карма гэдэг.